Галзуу series суугтан тавтамаар хэлцгаа манайхан. За энэ удаад хэдүүлээ Bon Appetit Your Majesty. Них энэ галзуу амттай цаварлан үргэлжлүүлцгээе. Тэгэхээр та нарыг жоохон удаан хүлээлгдсэн бол мөрөөгөө уучлаарай. Гэхдээ та нар яагаад жоохон удсныг мэдж байгаа сте ч тийм ээ. Галзуу кино, галзуу анимашн, бас энэ галзуу сериестер дахиад өөр хоёр галзуу цувралаас ингээд зэрэг яригдж байгаа тийм ээ. Ингээд бүгдийг нь бас ингээд жоохон балансжуулаад аль алины одоо гомдохгүйгээр гэх юм уу юу гэх юм одоо янз янзэл кино сонирхдаг хүмүүс ингээд байгаа шүү дээ. Тэгээд өдөр болгон нэг хоолоо идэх ахаар чи жоохон уудах янз ордог үстэй. Яг тэрнтэй адилхан л гэдэл та нар маань юу ойлгож байгаа заяа. Тэгэхээр мөброн энэ галзуу амттай цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэж байна. Тэгээд та нар маань саба дараагүй бол саба дардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих жоох юм. Бас галзуу series авгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За. Ингээд хэдүүлээ энэ галзуу амттай цувралаа үргэлжлүүлцгээе. Арай үгүй хэлгүүтэй. Ирхэм дээдсэг гинүү. Энэ цалиг үнэхээр эзэн хаан юм гэж юу? Босоод ир шулмаа. Арай ч тий үнэхээр хаан байсан юм бэ. Ихёныг үнэхээр хаан байсныг ухаарсан Жион хааныг танихгүй баахан бүүлидэж зодож дарамтласнаа санаад ойлгох шахнаа. Аава, охин чинь ингээд дууслаа. Танийгаа орхиод ингээд явдлаа. За ингээд эзэн хаан Ихён өөрөө Жионы хийсэн хоолыг амталж үзэхээр шийднэ. Тэгээд маш энгийн харагдах тэр хоолыг хаан амтлах гэснээ хаширлж эхлээд Жионоор өөрөөр нь амтлуулдаг. Тэгсэн Жио махыг эдсэнд Ихён хаан өөрөө амтлахаар боллоо. Хэрвээ Жионы хийсэн хоол үнэхээр амттай биш бол тэрнийг үхтэл нь модоор саваатна гэж дотроо шийдсэн байдаг. Тэгсэн махыг амталсан даруйда хааны шар үсэн босоод хоолны амтанд бүрэн автнаа. Учир нь Ихён хаан бол хоолны амт чанарыг таашаах тал дээрээ онцгой гэдгээрээ солонгосын түүхэнд үлдсэн хаан байж. Тэгэд Ихён хаан тэрнээс амтлагчийг яаж ийм онцгой амттай болгосныг асуухад Жион тэрэнд нэгэнгүй тайлбарлаж өгдөг. За тэгэд хаан ийм амттай хоолыг яагаад амтгүй гэж буруутгасныг нь асуухад залуу ийм сайд эзэн хаан зориулсан агуу хоолыг мөхөс би яахан амталж ялгаж чадах вүлээ гэж тал засаад өнгөрлөө. Тэгсэн Ихён хаан Жионыг өөрийгөө тоогооч гэж хэлж байсныг санана. Чи намайг нэг өдрийн дотор 2 удаа гайхшруулж чадлаа. Манай шилдэг тоогооч нар дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Гэтэл чи яаж юм шилдэг тоогооч болж чадв? Нэг л ажлын ярилцлага шиг санагдаа явчих чи. Ингээд Жион аавыгаа дагаж хоол хийх дуртай болж улмаар хоолны салбарт бүрэн дурлсан гэдгээ хэлдэг. Чи хэдэн настай вэ? Гэр бүлийн байдал? 27 настай. Бас ганц бие. Хөөх. Чи наснаас их залуу харагдж байна шүү. Гэхдээ өдний наслахтай нөхөртэй болоогүй байгаа нь тун харамсалтай. Хаантан та зөвөр ойлгоорой. Манай нутагт миний насан дээр гэр бүлгүй байх нь ердийн үзэгдэл. Тэгвэл чи хаагур нутгалдаг юм. Та итгэхгүй байх л та. Гэхдээ би 500 жилийн дараах 90 үгээс ирсэн. Тийм үү? За яг энэ удаад чиний толгойг авалгүй амьд үлдээе. Та надад итгэж байгаа мó? Ийм чадварлаг тоогооч сэтгцийн өөрчлөлттэй болсон нь харамсалтай л байна. Гэхдээ чиний ур чадвар өнөөдөр амийг чинь аварлаа. За ингээд эзэн хаан Жионыг болоод хон захирагчийн ач охиныг хамтд нь хааны ордны галтагоонд ажилуулахыг тушаалаа. Тэгсэн Жион хон захирагч гэсэн нэрнээс нэг зүйлийг саналаа. Түүхэнд харгас Ихён хаан ээжийнхээ үхэлтэй холбогдуулаад хон захирагч тэргүүтээ хэд хэдэн хүнийг нэг дор цаазалсан үйл явдал болж вэж. За тэгээд ноцтой үйл явдалтай орооцолдож болзошгүй болсноо ойлгосон Жион сандарсан ч яаж чадсангүй. Энэ үед хон захирагч хаантай үлдээд хааны нэрээр халхавчилж эрх мэдлээ урвуулан ашиглаж дураараа хаашлан зөвхөн өөрийнх нь эрх ашигт үйлчилдэг сайд нарыг цуглуулад улс орондоо болон эзэн хаандаа үнэнчээр зүтгэдэг сайд ноёдыг хавчин гадуурхаж байгаа баг хатныхаа эрх мэдлийг хумж улс орныхоо үйл явдалд онцгойлон анхаарахыг хүссэнд ууралсан Ихён хаан сэлмээс суух татлаа. Энэ бол миний ихийг ордноос хөөж цаг бусаар хөхөд хүргэсний чинь төлөөс. Хамгаалагчтай хааны удаас аимшиггүй үг хэлсэн өвгнийг эндээс чирээд гарга. Энэ өвгнийг маргааш гэхэд умард хамгион аймаг руу цөл. Энэ үед Гэлгөм Жион хоёр цаашид яах вэ гэдгээ ярилццгаана. Тэгсэн Жион өөрийгөө ирээдүгөөс ирсэн гэдгийг Гэлгөмд хэлсэн таазуулахад Гэлгөм тэрэнд итгэлээ. Гэвч Парист болсон тэмцээнд оролцоод
Буцаад онгоцоор ниссэн тухайга ярьсныг нь Гийлгүм юу ч ойлгосонгүй. Яаж ч ойлгох вэ те? За тэгээд ингэж ярилцаж байхдаа Ман Ун Рог гэдэг ном уншиж байх үед ийм зүйл болсныг Жион санаж тэр ном цүнхэнд нь байгааг саналаа. Харин нөгөө талд Ихён хаан гадаа бодолд дарагдаад зогсож байна. Энэ үед тэрний багын найз ийм сайдын хүү, залуу ийм сайд буюу Сонжи хаан дээр очлоо. Хаан ч багын найзаа харсандаа сэтгэл нь хөдлөөд тэр хоёр багийн шигэ дэвүүрээрээ тулалдцгаана. Сонжи тэр шин тогооч бас тэрнтэй хамт байгаа хөдөөний охин хоёроос бусад Гянги аймгийн бүх эмэгтэйчүүдийг өнөөдөр сулалж явуул. Хон захирагчийн ач өхнийг хүртэл суллах юм уу? Сулал. Угаасаа өвөн цөлөгдөхөөр тэр охин дараагийн захирагчийн зарцуулж таарна үз. Гянги аймгаас хатан буулгах энэ бүх үйл явдал цаагаараа хатан ихийн өшөөг авах зорилготой байсныг чи мэдэж байгаа. Одоо нэгэнд хон захирагч цөлөгдөх болсон учраас би зорилгоо биелүүлсэн. Ингээд зогсчул засаг баригч хатан их таныг сэжиглэхгүй юу? Ийм жижиг зүйлийг тэр анзаарахгүй. Тэгээд ч би ядраад байна. Энэ үед хон захирагчийн хүү шоронд ирээд амлсныхаа дагуу Жион Гийлгүм хоёрыг суллаллаа. Тэгээд тэдэндээ дэнлөө багсаг хоол хүнс өгөөд бушуухан явуулдаг. Тэр шөнө Сонжи хаан дээр ирээд Жион Гийлгүм хоёрыг шоронгоос оргосон болохыг хэлсэнд хаан их уурлнаа. Харин нөгөө талд Жион Гийлгүм хоёр ой дотор явж байна. Гийлгүмийг эцэг эхээсээ унчирч үлдсэнийг сонсоод Жион тэрэнд хоол хийхийг зааж өгөөд ирээдүрөө аваад явхаар тохирно. Тэр хоёр Жионы цүнхээ унгаасан хавцлыг хайж ирсэн нь энэ байлаа. Тэгээд тэд Жионы цүнхийг хайсан чи Ихён хаан ирээд тэднийг бариад авна. Юу болоод байгааг тайлбарлал. Би энэ хавьд цүнхээ унгаачихсан юм аа. Таны харваад унгаачихсан цүнх. Тэнд Ман Ун Рог гэд ном байгаа. Тэр ном намайг энд авчирсан юм аа. Тэр ном миний амьдралаас ч дутахгүй чухал байгаа маа. Ингээд хаан тушаал өгсөнд нэг цэрэг Жионы цүнхийг авчирсанд Жион хагартлаа баярлалаа. Тэгсэн хаан цүнхийг нь авчирсан даруйд хавцал руу шидчихлээ. Яаж байгаа галзуу навшвэ? Одоо чамд оргож зугтах шаардлага байхгүй боллоо. Чи яаж байгаа юм бэ хөөе? Одоо байдлаа миний урдаас дууга өндөрсөх нь үү? Эзэн хаантан намайг уучлаарай. Би таны хүссэн бүхнийг хий. Миний цүнхийг л олоод өгөөч тээ. Хүссэн бүхнийг хийх юм уу? Тийм ээ. Гэхдээ яг юу хийх вүлээ? Ингээд Жион Гийлгүм хоёр хааны цуваатай хамт хааны ордон руу хөдлөлөө. Надад буу байсан бол энэ муу навшиг ганц л буудах байлаа. Тэгсэн хаан тэрний дохио зангааг ойлгосонгүй. Хааны ордонд энэ үеэр Ихён хааны баг хатан Могчу Ихён хааныг угтахаар бэлдэж байлаа. Тэр бол Ихён хааныг хорлж оронд нь хаан болохыг зорж байгаа их хаан хүү Жэсаны хамтрагч байлаа. Жэса Могчу хоёр хааныг үнэнч сайд ноёдтой нь муудалцуулж ганцаардуулаад цаг нь ирэхэд тэрнийг устгахаар төлөвлөсөн байна. Тиймээс Ихён хаанд тэдний төлөвлөгөөг илчилж болзошгүй бүх хүнийг замаасаа зайлуулахар шийджээ. Бас Ихён хааныг Гянги аймгаас хон ноёны ач өхнийг авчирч байгаа гэсэн мэдээ ирсэн байсан учраас Могжу баг хатан тэрнийг ирэхээр нь хон ноёны ач өхний амьдралыг нь там болгохоор дотроо хатуу шийдсэн байлаа. Гэвч хаан хон ноёны ач өхнийг сулалж оронд нь Жионыг авчирч байгааг Могжу баг хатан мэдээгүй байдаг. За тэгээд эзэн хааны цуваач ордон дэрлээ. Тэгээд хаан Могжу хатныг угтаж гарч ирсэнд шууд гараас нь хөдлөөд авчирна. Харда энэ шулам. Энийг алхад хайран байсан юм. Яагаад гэвэл хоол хийх онцгой чадвартай. Эзэн хаантан та хааны ордонд Могжу надаас хойш өөр эмэгтэйг авчрахгүй гэж амласан биз дээ. Энэ эмэгтэй биш ээ, шулам. Тэр үед Ихён хааны толгойг эргүүлж олон хүний аминд хүрснээр Жусан улсын түүхэнд үлдсэн харгас хэрцгий Могжу баг хатан өмнө нь зогсож байгааг Жион ойлгоно. Би энэ бүсгүйг өдөрт нэг удаа өргөөндөө дуудаж, ордны ёс заншлыг баг багаар зааж байвал болгосон болов. Хэрэггүй дээ. Наадах чинь сурахгүй. Би хэрэгтэй болсон үедээ энэнийг дуудамц. Тэр цагт чи надаас ам гуйж миний өмнө сөгдөн. За тэгээд хаан Жионы ирүүнээс барьж өөрлөгөө харуулсанд Могжу баг хатан дотроо Жионыг зүйл дуусгахаар хатуу шийддэг. Эзэн хаантаа та биднийг хаашаа аваачих гэж байгаагаа хэлж болох уу? Яасан? Айгаа юу? Энэ хоёрын толгойг бүтээ. Хаашаа явж байгаагаа харахгүй бол айхаа болчихно. Тэгээд эднийг миний бэлдүүлсэн тусгай байранд аваачиж байрлуул. За баярлалаа. Бүтээлч шийдэл олж өгсөнд баярлалаа. Тэр хоёрыг ингэж чөлөөтэй харьцаж яваад Могжу хатан нэлээд дургу байлаа. Өргөөндөө ирсэн хойно хаан мөрөнд нь зоогдсон байсан сумны зэвийг суглуулсанд Могжу хатан зэвийг бушуухан аваад далд хийдэг. Хааны шархыг боож цусыг нь эрт тогтоосон нь хааны амийг аврах шалтгаан болжээ гэдгийг ордны отож хэлэхэд Ихён хаан Жион шарханд нь тос түрхэж цусын тогтоосон гэдгээ хэлж байсныг саналаа.
Удалгүй хааны цусыг тогтоож амийг нь аварсан хүн Жион болохыг мэдсэн Могжуу хатан тэрнийг замаасаа зайлуулахаар бүрж хатуу шийдлээ. Энэ үеэр мань хоёрыг хааны ордны голд тусгайлан зассан задгай шоронд суулгасан байна. Тэр хоёрт зориулж тусгай шорон бэлдүүлсэн болохыг сонссон Могжуу хатан ууралж Жионыг хаанаас ирсэн хэн болохыг, яаж эзэн хаантай уулзсан болохыг яралтай олж тогтоохыг туслах ахайтанда тушаалаа. Тэгээд ийм сайдаг яралтай дуудуулаад хааныг онсон сумны зэвийг их хан хүү Жисан руу хөргүүлдэг. Үүнтэй зэрэгцээд хааны галтгоонд эд ажил буцалж байна. Хааны тогооч нарын ахлах боншиг бусад тогооч нартай зааварлж хоол бэлдэгтэн тусалж байдаг. Тогооч нар ч Жионы талаар элдэв хов яриа сонссон байж. Хааны ахлах тогооч нас бараад удаагүй байгаа учраас тэдний дундаас нэгийг нь удахгүй хааны ахлах тогоочор томилох ёстой гэдгийг ч тэд сайн мэдэж байлаа. Тэднийг ингээд элдвийг ярилцаж байтал их хатан ихийн илгээсэн ахайтнууд ирж хатан ихийн орой уух цайны захиалгыг өгөөд явдаг. Харин нөгөө талд их хатан их буюу Ийхён хааны эмээгийн өргөнд Жионы талаарх яриа эд өрнж байлаа. Гэхдээ тэд Жионыг төдийлөн тоохгүй. Харин хон захирагчийн ач охиныг хатнаа болгохоор авчраагүйд нь гайхаж байлаа. Энэ үеэр Могжуу баг хатны дуудуулсан ёсоор Сонжээ сайд өргөнд ирлээ. Таны хүссэн баяллаа олж хон захирагч солигдож гэр бүлийнх нь бүгд дараагийн захирагчийн зарц боолоод болсон. Тэгвэл тэр шулам ямар учиртай юм? Тэр шулам уу? Тэрнийг эзэн хаан өөрөө шийдэж авч ирсэн юм. Яг юу гэж хэлмээр юм бэ? Нэг асуудал гараад. Тийм байж чи тэрнийг энд авчирсан байх нь. Чиний оролцоогүй шийдвэрийг гаргасан гэхээр сонирхол юм. Сайн хоол хийдэг гэсэн тогооч. Та ийм өчүүхэн зүйлд сэтгэлээ битгий хэлээ. Тийм болог. Надад юутай ирв? Хон ноёны ордноос хурааж авсан үнэт хэдлэл авчирлаа. Тэгэд Могжуу баг хатан Сонжээ сайдад зарцуулсан хон ноёны гэр бүлийнхнийг яаралтай ордонд авчирч өөрт нь үйлчлүүлэхийг тушаалаа. Гэвч баг хатан Могжуугийн энэ дээрэнгүү байдалд Сонжээ сайд цаагаараа дургүй байлаа. Тиймээс гарсан даруйдаа эцгийгээ дуудаж Могжуу баг хатныг замаасаа зайлуулахаар төлөвлөдөг. Тиймээс Могжуу баг хатны эрх мэдлийг хумихын тулд шулам гэгдээд байгаа Жионыг Могжуу баг хатны байранд аваачхаар санаархаж эхэлнэ. Тэгсэн тэр шөнөнийг багтай хүн ордон руу дайрч хамгаалагч нарыг нь ухаан алдуулаад Жионыг сулалж ордноос дагуулад гарч явлаа. Тэгээд нөгөө багтай хүн тэднийг дагуулж нэг газарт ирсэнд тэнд нь баахан багтай хүмүүс тэднийг хүлээж байлаа. Тэгээд урдчилж бэлдсэн тэр газарт солиуд буудаж багтай хүмүүс хөгжимдөж бүжгэлсэнд мань хоёр шокнд орно. Гэтэл энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь эзэн хаан өөрөө байлаа. Энэ бүхнийг зохион байгуулахад нь Сонжээ сайд хаанд тусалсан байжээ. Харин мань хоёрыг оргуулсан хүн нь хааны ордны гоцлол бүжигчин Гонгил гэгч байж. Ямар сайхан залуу вэ? Шууд л харц булаад чинь. Тэнийг минь хоёулаа эдэнд хуурдчихад байна. Энэ хүнд бол дахиад хуурдсан ч чаднаа. За тэгээд хааныг баясгаж чадсан Гонгилыг хаан уудтай зоосон мөнгөөр шагналаа. Ингэхдээ уутан дотроос салгожи ойд алуурчны суманд өртөв. Хэн үүнийг зохион байгуулсныг нууцаар олж мэд. Гэсэн захиаг бичиж Гонгилд өгсөн байна. Энэ бүхэн чинь ямар учиртай юм? Зугаацах гэж. Юун зугаатай байгаа юм? Надад таны энэ тэнийг тоглоомоор зугаацах зав алга. Зугаатай биш вэ? Надаас дахиж ингэж оргох гэвэл би өнөөдөр их шиг инээж хүлээж авахгүй л байх шүү. Та багтаа хүн явуулаад байхгүй бол би ч оргох гэж оролдохгүй л дээ. За, хаантайгаа ингэж ярина гинэ. Чи үнэхээр амьд явахыг хүсэхгүй байгаа юм байна, тийм үү? Тэгэд эзэн хаан цэргүүддээ улайсгсан төмрөө бэлдсэн эсхийг асуугаад гэлгүүмээс эхлэхийг тушаасанд цэргүүд ч гэлгүүмийг тусгайлан бэлдсэн сандал дээр суулгалаа. Тэгсэн Жионч сандарч хааны өмнө сөгдөд би дахиж танаас оргохыг хизээж оролдохгүй гэж амласан дэнийг хүлээж өгсөн хаан гэлгүүмийг сулалахыг тушаалаа. Тэгэд өөрт нь яралтай хоол хийж өгөхийг тушаалаа. Тэгсэн Жион гэлгүүмийг цаашид туслахаараа ажилуулж байхыг хүссэнд хаанч зөвшөөрдөг. Танд хийлгэхийг хүссэн хоол байгаа болов? Амьдрахыг хүссэн нь үхэж, өгөхийг хүссэн нь амьдрдаг хорвоо биш үү? Надад өмнө нь хийж өгсөнтэйгээ адилхан хоол хийж өгвөл чи үхэн гэж би өмнө хэлсэн байхаа. Тиймээс өмнө нь надад хийж өгөөгүй тийм хоол хийж өгөхдөн. Тэдний энэ бүх яриаг Могжуу баг хатан нууцаар ажиглаж байсан бол байдал нааштайгаар эргэж байгаад Сонжээ сайд битүүхэндээ баяртай байлаа. За тэгээд тэр хоёрыг хааны галтгоонд ирсэнд хааны тогооч нар нэлээд дурамжхан хүлээж авлаа. Учир нь эмэгтэй хүн тэднийг удирдахыг тэд хүсэхгүй байдаг. Тиймээс тэд Жионд туслахаас татгалзаж тэндээс явсанд Жион чинийг нь тоосонгүй гэлгүүмийг дагуулад ажилдаа орлоо. Тэр эхлээд ордны галтгоодоо сайн танилцаад дараа нь байгаа материалаа үзэж угаад ямар хоол хийхээ шийддэг. Гэвч тэнд нь мах байсангүй.
Гэвч үнэрч гээлгүм түүхийн махны үнэр гараад байгааг хэлсэнд Жионч махны модонд наалдсан махны үлдэгдлийг олдог. Тэгээд махны үлдэгдлийг хамсч үзээд бугын мах болохыг нь мэдээд асууж лавлсаар эзэн хааны агнсан бугын мах байгааг олж мэдлээ. Тэгээд шууд бугын махан стейк хийхэр шийдээд ажилдаа орно. Энэ үеэр Ихон хааны авчирсан шулам хааны ордны галтгоог өдөрдөж яг одоо хаанд зориулан хоол хийж явгаа тухай мэдээ ордон даяараа тархлаа. Тэгсэн могжуу баг хатан өөрөө очиж Жионы хийсэн хоолыг амсаж үзэхээр шийддэг. За тэгсэн мань Жион хаанд зориулж хийсэн хоолоо барьсаар хааны өргөнд ирж байна. Ингээд Жион зоргоо чангалж яваад хийсэн хоолоо хаанд тайлбарладаг. За сорри байж байгаа бороо гэлснийг реклам алгадаадах. Тэгэхээр манайхан хэдүүлээ ерөн солонгос хоол идэх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болон жинхэнэ солонгос амтыг мэдрүүлдэг Юна солонгос рестораныг та нартай санал болгож байна. Дахиад хэлье. Төрөл бүрийн багцтай жинхэнэ солонгос соусаар гэд боддоо. Гал зүйц. Тэгээд солонгос хоол идмээр санагдвал манайхантай гэд бодчихгүй тийм ээ. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Занхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Энэ бол Хавд Куизен буюу Францын уламжлалт зоог юм. Франц гинэ тэр чинь юу лээ? Хавд Куизен. Эхний хоол бол хорс дүврэ. Энэ бол шин ногоо. Өндөгний шартай хамт тавгалсан үхрийн махан тартар юм. Энэ бол эртний түүхтэй хоол. За тэгээд Жионыг бэлдэж өгсөн хоолыг хаан амталж үзсэнд амт нь хаанд яг л хээр талд ан хийж яваа мэдрэмжийг төрүүлэм санагдлаа. Дараа нь хаан вандуутай зутан шүлийг нь ууж үзээд бас л гайхан бишрлээ. Тэгээд дараа нь тэр өдрийн үндсэн хоол буюу вианыг амсаж үзлээ. Тэр нь Франц аргаар бэлдсэн бугын хил байлаа. Тэгээд Жион хааны нүдэн дээр тэр хилийг ил гал дээр шарсанд хаан Жионы ур чадварыг гайхан биширнэ. Чи энэ бүхнийг хаана хийж сурсан юм бэ? Би танд хилээд л байхад та итгэхгүй байгаа штий. Би ирээдүгээс ирсэн гэж. Хэдийгээр хаан Жионы хэлсэн үгэнд итгээгүйч тэрний ур чадварыг гарцаагүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд Жион хааны тушаалаар махыг савхтаж аманд нь хийж өгсөнд хаан хүүхэд байхдаа ээжээрээ хоол савхтуулж идэж байснаа саналаа. Чи намайг ийм хоол идэхийг хүсэж байгааг яаж мэдсэн? Өмнө нь би таны түүхийг их уншиж судалж байсан болохоор бас би тогоочийн тэмцээнд төрүүлж байсан туршлагатай л да. Тэгээд ч Европын хаад ийм хоол идэх дуртай байсан гэж үздэг. Энэ үеэр хааны баг хатан могжуу тэнд ирээд дотог шорох гэсэн чи хамгаалагчд нь оруулсангүй. Жионыг хааны хажууд сууж байгааг хаалганы завсраар харж ууралсан тэр дайрч орохоор зүтгэсэнд хаан юу болоод байгааг асуулаа. Би байна хаантан. Танд минь улсаас авчирсан үнэтэй зураг үзүүлэхээр ирлээ. Хэрвээ танд тохиромжтой цаг биш бол би явъя да. Тохиромжтой цаг биш байна. Баг хатан та явж болно. Анхудаага ханаас ийм үг сонссон могжуу баг хатан дэлбэртлээ ууралсан ч яаж чадлагүй явлаа. Сандарсан Жион би ч бушуухан явъя да. Гээд үндээсэнд хаан гараас нь татаад суулгалаа. Чи жирийн бүсгүй биш байна. Би чамайг сонгож байна. Заавал ингэж ойртох ямар хэрэгтэй болоо? Тэр нь юу гэсэн үг юм бол? Тэрээр Жионыг хааны өргөнөөс гарч явтал Сонжи сайд ирээд цаашаа эзэн хаантай уулзах бүрдээ дараа нь надтай уулзаж юу болсныг нэгд нэгэнгүй хэлж өгч бай гэж тушаалаа. Могжуу баг хатныг хаантан үүдэн дээрээсээ буцаасан анхны тохиолдол сая гарлаа. Тиймээс баг хатан чамд хорсох нь гарцаагүй. Тэм учраас миний тусламж байхгүй бол чи энд ганц хоногч тэсэхгүй. Чи намайг холботно гэж ойлгож болно. Тэгвэл нэг гуйлд байна. Та миний цүнхийг авчирч өгөөч. За тэгээд Жион цүнхээ Сонжи сайдад дүрсэлж үзүүлсэнд Сонжи сайд арай гэж ойлгоод хавцал руу хүмүүс явуулгаар амлалаа. Харин нөгөө талд хааны үүдэн дээрээс анх удаага бутсан могжуу баг хатан боож өгөх гэж байна. Тэгэд ямар ч үнээр хамаагүй Жионыг зайлуулахыг туслах ахайтанда тушаадаг. Үүнтэй зэрэгцээд хааны ахлах тогооч болох амбицтай минь тогооч Жионы хоолны үлдэгдлийг хамсч үзээд үнэхээр онцгой амттай болохыг мэдээд өөртөө ширүүн өрсөлдөх чадварлаг тогооч ирсэн болохыг ойлгодог. Тэр цагаас хойш Жион гэлгүм хоёрыг хэн нэгэн хорлох гэж байнга оролдох болжээ.
Түлээнийх нь модыг хинэгэн норгож үр тэрэнийх нь савнд хорт могоо хийсэн байж. Нэг удаа тэр хоёрыг галтгоонд орж ирэхэд битүү Жон болчихсон байлаа. Гэвч тэр бүхнийг давхт нь гэл гом Жионд их тус болно. За тэгээд өдөржин ядартлаа ажилласны эцэст тэр хоёр шорондоо ирж дүнгэндээ ороод үхсэн юм шиг л унтдаг байж. Жион өөрсдийг нь хорлох гэж оролдож байгаа тогооч нарын үйлдэлийг хаанд хэлье гэж бодсон ч тэгвэл хаан тэднийг тамалж ална гэдгийг сонсоод боллоо. Энэ үеэр хааны ордонд багахгүй үйл явдал өрнөж байна. Учир нь шудраг сайд хон ноёныг шалтгаангүй цөлсөнд эсэргүүцлээ илэрхийлсэн хэд хэдэн сайд сайн дураараа албан тушаалаасаа буусан байжээ. Эннээс гадна хэрв хон ноёныг хаанаас урвсан гэж үзэж байгаа бол хон ноёнтой нэг тал байсан шулам эмэгтэйгч бас цөлөх ёстой гэж тэд үзэж байдаг. Энийг сонссон хаан гурлж сайд нарын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг тушаалаа. Тэгэд ахлах тайганда Жионыг яаралтай авчрахыг бас тушаана. Тэгээд сайд нарын зөвлөл хуралдахад сайд нар бүгдээрээ шулам гэгддэг Жионыг цаазлах ёстой байхад хааны ордны галтгоо руу илгээсэнд дургуутж байгаагаа дуу дугаа хавалцсан илэрхийлж эхэлнэ. Хариуд нь сонжээ сайдч эцэг ийм сайдынхаа хамтар хааны шийдвэрийг өмөрч хон ноёны хааныг доромжилсан хэрэг шулам гэгддэг Жионтой ерөөсөж хамаагүй гэж зүтгэлээ. Хаан шулмыг цаазаар авч хон ноёныг цулсан шийдвэрээ буцааж ажаамуу. Шийдвэрээ эргэж харна уу эзэн хаантан. Та нар эзэн хааныга толгоог утсан хүгэлдэ байгаасаа гэж хүсэж байгаа мó? Хариулагтун. Хааны үйлдэлийг үл тоож доромжилсан тэр хүн өршөөлөг авах зохилтой гэж юу? За яах вэ? Би зарлиг буулгая. Энэ үеэр эзэн хааны тушааснаар Жионыг авчирлаа. Тэгсэн энэ бүхэн могжуу баг хатны ахлах ахайтны хийсэн ажил байлаа. Тэр сайд нарын дунд хон ноён цөлөгдсөн нь Жионоос болсон гэж цуу яриа тарааснаас ийм хэрэг болсон байж. Эзэн хаантан та энэ шулмыг цаазалж хаан тулсад эмх журмыг тогтоож хайрлана уу? Хаан тулсад эмх журмыг тогтоож хайрлана уу? Өрчүн энэм намайг хачирхалтай хоолоор дайлж намайг гайхшруулв. Тиймээс би үүнийг ордны шин тэргүүн тогоочоор өдөр түргэн томилж байна. Юу гэнэ? Өнөөдрөөс эхлээд чи зөвхөн надад хоол хийж өгч байх болно шүү. Гэхдээ хэрвээ чи надад нэг хоолыг нэгээс дэш удаа өгвөл бас амтгүй хоол хийж өгвөл би чамайг цаазлана. Хааны энэ шийдвэрт сайд нар их гайхацгаалаа. Тэгэд сайд нар фракцаараа зөвлөлдөж нэг хэсэг энэ боломжийг ашиглаж хатан ихийн нөлөө болоод баг хатны нөлөөг хэрхэн сулруулах талаар төлөвлөж эхэлсэн бол өөр нэг хэсэг нь Жионыг яралтай ордноос зайлуулах талаар дор бүрнээ зөвлөлддөг. Харин нөгөө талд Жионыг ганцаараа дийлэхгүй болохоо ойлгосон баг хатан могжуу Ийхон хааны эмээ буюу их хатан их рүү явж очлоо. Би тань дээр шулам эмийн талаар зөвлөлтгөөр ирлээ. Тэр залтүнийг эзэн хааны толгойг эргүүлж ордны галтгооны тэргүүн тогооч болчиход байна. Өөрөө залтүнийг үйж тэр шулам эм нар хэрцсэн өдөр гарч ирсэн. Иннээс гадна тэр шуламтай уулзаад буцах замдаа эзэн хаан алуурчны суманд оногдож шархтсан билээ. Яагаад энэ талаар өмнө нь мэдэгдээгүй юм бэ? Эзэн хаан үүнийг нууцлахыг тушаасан билээ. Гэвч нэгэнд тэр шулам эм хааны ахлах тогооч болсон учраас би тань дээр ирж энэ бүхнийг хэлэхээс аргагүй боллоо. Тэр эмэгтэйд гэр бүл овог аймаг байхгүй. Гэхдээ надад хааны ордны галтгооны асуудалд орох боломж байхгүй. Тийм л дээ. Гэхдээ та өөрөө тэр шулам эмийн ур чадварыг сорж үзэж болно шүү дээ. За ингээд их хатан их хатнуудтайгаа зөвлөлдөөд Жионы ур чадварыг шалгаж хэрв чадваргүй бол ордноос хөөж чадвартай бол сайд нарын эсэргүүцлийг дарахаар шийдлээ. Тэр өдөр хааны зарилгаар Жион Гилгүм хоёрыг шоронгоос гаргаж өрөөнд нь авчирхад тэр хоёр баярлсандаа уйлах шахна. Удалгүй ордны ахлах тайган ирээд тогоочийн өмсгөлийг нь авчирч өглөө. Харин нөгөө талд эмэгтэй ахлах тогоочтой болсноо мэдсэн бусад тогооч нар бүгд сэтгэлээр унжихсан сууж байдаг. Маргааш нь мань хоёр хувцас өмсөд галтгоонд очсонд галтгоонд ажил эд өрнж байна. Гэхдээ нөхдүүд хоолоо бэлдэх гэж биш, харин Жионыг хоол хийх аргагүй болтол нь хорлох гэж байдгаараа бэлдэж байгаа нь тэр байлаа. Тэгэд тэд шин маха нууж сайн амтлагчудаа далд хийж хутгнуудынхаа эрийг мохоож байтал Жионч ирлээ. Тогооч нар ахлах тайгны өмнө бие барьж байсан ч явсныхан дараа Жионы өдөөс хиг ёг хийж эхэлцгэн. Хөө эмэгтэй гой. Ямар чухал ажил дааж авч байгаагаа ойлгож байгаа юу? Нэг ээлжиндээ 195, нийлээд 390 тогоочийг чи хариуцаж ажиллана шүү дээ. Тэр олон хүнийг асуудалгүй удирдахын тулд маш их ур чадвар шаардагдана. Олон хүнтэй юм аа.
Дээд зэрэглэлийн хотелын галдагоонд ч ийм олон хүн ажилддаг байх. Ингэхэд энтхийн хамгийн том албан тушаалтан хэн бэ? Та юу? Тийм ээ, би. Би бол тогооч нарын ахлагч юм бон шиг. Үгүй юм байна. Энтхийн хамгийн том албан тушаалтан нь би юм байна шүү дээ. Тийм болохоор та нар санаа зовлтгүй. Та нар хоолоо хийж эхэлцгээе. Хурдлахгүй бол та нар хааны уур хилэнг амсах байх шүү. Юу гэсэн үг вэ? Та ахлах тогооч үсттэй. Ямар хоол хийх вэ? Ямар хачир тавих вэ гэдгийг хэлж өгөх ёстой үсттэй. За тэр яах вэ? Та нар намайг ирээгүй гэж бодоод л ажлаа урдын шиг хий. Хаан намайг энд авчирсан болохоос би ямар та нарын ажлыг мэдэх биш. Юм тогооч, минь тогооч хоёр хариуцаад ажиллаа хийцгээе. Баяртай. Нэрэ бүтлгүйтгэл та нар хариуцлага өөрсдөө хүлээгээрэй. Би оролцохгүй шүү. Гэхдээ та бидний дарга байхад яхаараа бид хариуцлага хүлээдэг үлээ. Би өнөөдөр ажиллахгүй гэд хаанд хэлээ зөвшөөрөл авчихсан. Тэгэхээр би өнөөдөр та нарыг зөвхөн ажиглана. Тэгсэн тогооч нар сандралдаад далд хийсэн юмнуудаа гаргацгааж хутгаа ирэлж бужигнж эхэллээ. Энэ үеэр их хатан ихэн ахайтан ирж тэрнийг их хатан их өргөөндөө дуудуулж байгааг хэлнэ. Гайхсан Жионыг ирэхэд их хатан их тэрнийг хааныг ховсдолгүй үнэхээр амттай хоол хийж чаддаг эсхийн шалгахаар дуудуулсан гэдгээ хэллээ. Имээ бишээ их хатан ихэ уучлаарай. Тэр чинь юу гэсэн үг лээ? Эзэн хааныг ховсдох гэж оролдсон хүний хөлийг нь сугалж нэг гарыг нь тасддаг хуйлтай. Юу нэ? Тэгээд би яаж өөрийгөө нотлох юм? Чи хааны ордны бусад шилдэг тогооч нартай хоол хийж өрсөлдөнө. Өөрийгөө бэлт. Ганц хоолноос болоод гараа тасдуулах эрсдэлд орсондоо Жион хайсан ч могжуу баг хатан өөрийнх нь эсрэг ийм зүйл зохион байгуулж байгааг гадарладаг. Энэ үеэр эзэн хаанд илчирч хайсан зүйлээ оллоо. Гахаа цагт уулзцгаая гэсэн мэдээг дамжууллаа. Тэгээд ээжийнхээ үхлийн нууцыг олж мэдэх боломжтой болсондоо Ийхён хаан лот руу баярлана. Энэ үеэр Сонжо сайд орж ирлээ. Тэгээд Жионыг их хатан их өргөөндөө аваачаад хоол хийх ур чадварыг нь сорж, ур чадвараа нотолж чадахгүй бол гарын тайрах гэж байгааг мэдэгддэг. Тэгэд могжуу баг хатан тэнд байгааг сонсоод бүрж гайхнаа. Харин нөгөө талд их хатан их ордныхоо гадаа байраа эзэлж, хоолны тэмцээнийг сонирхох гэж байлаа. Гэтэл Ийхён хаан гинт хүрээд ирсэнд тэнд байсан бүх хүн гайхацгаана. Та энэ хүртэл яваад ирснийг бодоход энэ шуламд үнэхээр их санаа тавьдаг бололтой. Энэ шуламын төлөө уулзаагүй утсан имээгээ зориод ирлээ шүү дээ. Харин та юуны учир давах ёсгүй шугамыг давв? Миний томилсон ахлах таваачийн гарыг тасдах гэдэг нь ямар учиртай юм бэ? Энэ хүүхэд тэмцээнд ялжхтал болох биш шүү. Энэ тогоочоос болоод ордны сайд нарын дунд маш их хил ам гарсан гэж дуулсан. Хэрвээ энэ тэмцээнд ялжчихвал тэр асуудалч бас шийдэгдэх биш шүү. Тэгвэл танаа тогооч ялагдвал би хоёр гарыг нь тайръя. Болж байна уу? Энэ тогооч нарт өөрсдийгөө нотлох шаардлага байхгүй. Айл хэдийн нотолсон хүмүүс энэ шулмаас ялгаатай шүү. Гэхдээ тэмцээн шудраг байх ёстой үстэй. Тэгээд жингүүл тэмцээн илүү сонирхолтой болно. Сонсцгоо. Өнөөдрийн тэмцээнд орсон тогооч нараас ялагчаас бусд нь бүгдээрээ нэг гараа алдна. Гар тасдах сэлмийг авчир. За тэгсэн тогооч нар бүгдээрээ цочирдлоо. Ингээд тэмцээн эхлэхэд Жион өөрийгөө нотлохоор сэтгэл шулуудна. Их хатан их босч ирээ тогооч нарт ямар хоол хийхийг нь зааж өгөх гэсэн ч хэд алхаад тэнцвэр алддаг. Тэгээд бүх хүчээ шавхаж цаасан дээр ямар хоол хийлгэх хүсэлтэйгээ бичсэнд тэр нь гэр бүл гэсэн байлаа. Ингээд тэд гэр бүл гэсэн сэдвийн хүрээнд 2 цагийн хугацаанд дүүфүү тэнжэн ашиглаж өөрсдийн хамгийн сайн чадах хоолоо хийх ёстой боллоо. Тэгээд минь тогооч юм тогооч Жион 3-ын дунд тэмцээн эхэлнэ. Манжионч хэсэг бодсны эцэст баг байхад нь аавынх нь хийж өгдөг байсан нэг хоолыг саналаа. Шулма, алдаа битгий гаргаарай да. Тэгвэл эднэр чамайг өршөөхгүй шүү. За тэгээд Жион хоолны орцоо авчирхаар нөгөө хоёртойгоо ууралдаадгүй лээ. Энэ үеэр их хатан их биеийн сайнгүй байгаагаас болоод амтлах мэдрэхүйн муудсан гэдгийг хэлсэнд тэгвэл энэ тогооч нараас аль нь таны амтлах мэдрэх үг сэрэгтэл хоол хийхийг харцгаая гэж Ийхён хаан хэллээ. Энэ үед Жион хэрэгтэй орцоо цуглуулах гэж нөгөө хоёртойгоо эд уралдаж байна. 저으로 숨어라. Гэвч нөгөө хоёр нь ихэнх тэнжаана аваад явчихсан байсан учраас Жион тэнд байсан шинэхэн бууцааг хараад их хатан ихийн биеийг тэнхрүүлэхэд тустай гэж бодоод бууцаагаа авч явна.
Дээрээс нь тухайн цаг үед бууцаа төдийлөн өргөн хэрэглээнд тархаагүй байсан цаг үе болохыг тэр саналаа. Тэгсэн галтгооны ахлах тайган ирээд Жионыг ордны өөр хэсгээс тэнжэн олж авахт нь туслахаар болно. Энэ үеэр нөгөө хоёр тогооч аль хэдийн ирж гисэн хоолой хийгээд эхэлсэн байлаа. Харин Жион ирээгүй л байна. Тэр хоёр бие биенийхээ ямар хоол хийж байгааг мэдж байсан учраас бие биенээ үгээр идэж эхэллээ. Тэгсэн энэ үеэр Манжион орж ирээд өөрийн бодсон хоолой хийсэнд тэрнийг юу хийж байгааг нь ойлгоогүй нөгөө хоёр гайхацгаана. Жион өмнө нь галтгооны ахлах тайхантай уулзах үед их хатан их тэнжаантай шул уухыг дуртай гэдгийг олж мэдсэн байлаа. Учир нь баг багтаа хааны урданд ирэхээс өмнө хамгийн сүлд ээжийнхээ хийж өгсөн тэнжаантай шүлийг уусан байж. Тэр цагаас хойш тогооч нар их хатан ихэд тэнжаантай шүл олон янзаар хийж өгсөн ч ээжийнх нь хийж өгсөн тэр шүлний онцгой сэргээгч амтыг ерөөсөө гаргаж чадаагүй байж. Тиймээс тэр амт нь яг ямар амт байж таарахыг Жион тасралтгүй бодсоор байлаа. Энэ үед нөгөө хоёр тогооч сонгоно булаацалд нь оцолдсонд тэднийг харж байсан Жион нэгийг бодоод тэндээс гарахаар гуйлаа. Гэвч ордны ахайтнууд тэрнийг тэмцээнээс зугтах гэж байна гэж бодоод барьж авна. Тэгсэн Жион нэмэлт орц авчрах хүсэлтэйгээ хэлсэн ч тогооч нарыг ямар хоол хийж байгааг нь мэдчихсэн хойноо орцоо солих нь шудраг бус гэж могжуу баг хатан дургуутслаа. Цагтаа багтжил байвал дундаас нь орцоо сольж болохгүй гэсэн дүрэн байхгүй учраас тэрэнд энэ боломжийг өгье. Хэрв энэ тэмцээнд ялж чадахгүй бол хоёр гарын тайрыг. За яах вэ? Чи яв. Гэхдээ хариуцлагаа хар толгоогоор хариуцаарай. Ойлголоо. Тэгнэ. За ингээд өөрт нь цаг баг үлдсэн учраас Жион гэлгүүмд нэг заавар өгөөд явуулсанд могжуу хотон ахайтандаа дохио өгч гэлгүүмийн араас явууллаа. Ингээд Жион үндсэн хоолой хийж эхэлнэ. 절미된장 맛을 이기려면 Энэ үеэр могжуу хатны илгээсэн ахайтан гээл гүмийг замд нь унгаагаад алах гэж байлаа. Тэгсэн Жион сандарсан байдалтай хүлээгээд л. Азуулахад хаалга нээгдэж гээл гүм хөлөө чирсээр нэгм орж ирээд авчирсан зүйлээ өгсөнд Жион шууд тэр зүйлийг нь шүлэндөө хийчихнэ. Энэ хачирхалтай аргыг нь харсан бүхэн хийсэн хоолыг нэтгэд үнэхээр аюулгүй эсэхэд эргэлзэж эхэлцгээв. Тэгвэл би энэ хоолыг идэж болно гэж юу? Ийм аргаар бэлдсэн хоолыг өмнө нь харж байгаагүй учраас та идэж болох эсэх нь эргэлзээтэй байна. Би тэрнийг яг одоо зогсоох уу? Тэмцээнийг одоо зогсоно гинэ. Та нар миний янзыг үзээд байна уу? Уучлаарай. Ордны ахайтан ордны ёс журмыг дагсан төдий. Ёс журм гинэ. Миний аль хэдийн сонгочихсон ахлах тогоочийг дахиж сонгох гэж ийм тэмцээн хийж байгаа чинь аль хэдийн ордны ёс журмыг зөрчсөн хэрэг. Та нар миний гаргасан шийдвэрийг дорд үзэж ийм хөгийн юм хийгээд сууж байгаа хэрэг биш гэж юу? Эзэн хаан та тайвширч ажаам уу? Шулмыг хааны ордны ахлах тогооч болгож болно гэсэн дүрм байхгүй билээ. Тиймээс энэ эргэлзээг тайлахын тулд тэмцээнэ үргэлжлүүлцгээе. Энэ тэмцээн анхнаасаа миний сонгосон ахлах тогоочийг унгах зорилготой гэдгийг би мэдээд байсан юм а. За ингээд цаг дуусахад тэр гурвуулаа хоолой амжиж бэлдэж дуусглаа. Их хатан их эхлээд минь тогоочин хийсэн загасны маханд ороосон хайрсан бан шиг эдсэнд тэр нь тун таата амттай байлаа. Тун амттай байлаа. Гэхдээ Тэнжааны амт нэг л сайн амтагдаж өгөхгүй байх чинь. Тэнжаана би сүмсэндээ хийсэн билээ. Харамсалтай нь үндсэн хоолндоо биш. Сүмсэндээ Тэнжаана хийсэн нь хангалтгүй санагдж байна. Гэвч их хатан их могжуу баг хатан хоёр минь тогоочин хийсэн хоолыг ихэд магтаж сайшаалаа. Дараа нь тэр хоол нь гэр бүлтэй хэрхэн холбогдож байгааг асууна. Их хатан их та энэ улсын ард иргэдийн их хүлээ. Таны дурдсан орцуудыг ард түмэн бэлгэлсэн. Тиймээс энэ орцууд бол энэ улсын ард иргэдийг төлөөлж байна. Тиймээс таны нэрлсэн орцын дагуу хоол хийсэн минь манай улс орныг нэгэн том гэр бүл хэмээн илэрхийлсэн хэрэг. Тун ухаалаг хариуллаа. Угаасаа хааны ордны бүх хүнсийг ард түмнээс авдаг үстэй. Тэгэхээр чиний хэлснээр бол ордны бүх хоол адилхан гэр бүлийг илэрхийлдэг гэсэн үг үү? Дараа нь юм тогоочийн хоолыг амтлах боллоо.
Тэр их хатан ихийн дуртай дүүфүүтэй шүл хийсэнд амт нь бүгдэд ихэд таалагдлаа. Тэр бүхэл эзэн хаанд хүртэл хоолны амт болоод үнэр таалагдсан байна. Хоолны бүх ачирнууд бүгдээрээ өөр хоорондоо зогцож, нийлээд шүлтэйгөө төгс зогцож байгаа нь яг л нэг том гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг илэрхийлж байгаатай адил үлээ. Энэ хоолыг гэр бүлээрээ тойрч суугаад идвэл бүрж төгс болно гэж бодно. Гэвч тэрний энэ тайлбар хаанд тэмж таалагдсангүй. Дараа нь Жионы хоолыг авчирхад хитрхи энгийн харагдсан учраас бүгдээрээ гайхацгаана. Энэ шүл бол онцгойлон их хатан их танд зориулсан шүл үлээ. Амсаж үзнэ. Зяин түрээд энэ галзуу амттай цавруулъя маань парт 2-ын тайлбар дууслаа. За sorry, буруу та нарын бодож байгааг мэдэрч байна. Яг гой хэсэг дээр нь дуусгацнаа мэдэрч байгаа. Тэгэхээр буруу бас яг адилхан та нартайгаа адилхан байгаа шүү дээ. Дараагийн партийг хурдан үзмээр байна. Хурдан бас та нартай ярьж өгмөр байна гэж. Тэгэхээр хитэн бороонууд нь аль хэдийн бас дараагийн партаа бэлтгэх ажилдаа орцсон байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй манайхан бусад галзуу цуврал болон галзуу кино галзуу анимашнуудыг тэгэл үзчихэд цаг хурдан өнгөрөөд тэгэл парт 3-ын тайлбар маань та нарт хүрэхэд бэлэн болчихно л гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ нэг жоохон л хүлээхтэл тэгэл болноо. За тэгээд буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаа. Буруу нь энэ галзуу амттай цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэлээ. Манайхан тэгээд саба драг бол саба адарцсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу сэрийн сувгийг мэдэхгүй найзтан шеэрлж болох юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралынхаа тайлбараар эргээд уулзцгаая. Бараг дараагийн цуврал perfect crown л байх болов гэж бороо бодож байна. За тэгээд эргээд уулзтлаа. Түр баяртай манайхан.